Шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ? Эхэллээ шүү. За билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг хаан даваад явчихлаа штэ өөй. Хожоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юу хаан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд ийм өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үдсэн. Цас мөсөөр хужигдсан мөсөн хаан тус байдаг болохоор орхол юм бол шууд л хүлчгдэг гэсэн. Их хүйтэн байх та. За ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За тэгье. Бирлээ. Ирчихв үү? Бортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай тосгонд ягаад тэр том хамгаалтын хаан байдаг юм болоо? Хана? Ягаад гинт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амарга мангас байгаа. Мөсөн хаан тус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдаг юм болоо? Миний хөө За эмээ. даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ичгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ. Гэхдээ та хамгаалтын хааны цаана юу гэдгийг мэдхүү? Мэдээлгүй яах вэ? Имэн дээр үед тэр хааны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цаануу хоёр шоколадыг цагаан шоколад болтол бэбинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж. Багшаа! Хайрт минь! Агэрэ. Намайг тавьаач. Тэгээд нөхрөөсөө салсан юм да. Нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Эмээ. Ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бус шоколадуудыг шгсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж юу? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураах чинь тусъя. Үнэн үү? Яаж нүдэд нэмэр алгаа. Энэ хан ч хэтэрхий бадууг болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ харьяа. Тэгье. Бүр ядарчлаа. Хөөх! Хүлээгээрэй. Энийг харда. Гоц ухаанд ус чинь ноён талах гинэ? Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний минь. Захирлаа. Захиарсан. Ямар захив вэ?
Оо, шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Устасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тосгоно уу? Хөгжилтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилд нь туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу, хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үзээд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй, энэ ханыг нураж имийг хийхээ мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада, энийг хараач. Ноён талх ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд чинь донгоцны бууз байхгүй. Ноён талха! Энд байна. Энэ шоколад тосгон бололтой. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж. Тийм ээ. Жодоогаар ханыг нураах гэж үзсэн ч нэмэр алга байна уу? Их хатуугаан байгаа мэлхмэ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхнуудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй нэ. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талх ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгдийг дуудаад ир. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажууд цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талх байна. Ноён талх гэхээр нөгөө алдартай өсчин биш үү? Харин тийм манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Хөөе, манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг байхгүй болгоод эргээд уулзалтахыг хүсэхгүй байна уу? Уулзгыг хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж байхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу вэ? Биер байх юм. Энүүгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханан дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханан дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүмүн. Ээж туслал та. Хава бид ч гэсэн өвөдөө уулзаж чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ, ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ихээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзаж чадах юм уу? Тийм ээ. Төлөвлөсөн яс хор болчихлоо. Гэхдээ ноён талхаа хан хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөр чин талх хийгээд хамаг бие хөшчихөл байна. Ой, энэ хаалт ягаад ийм болчихвоо? Сойлог цаг нь болж дээ. Тэр хан дээш өргөгдөж байна. Ноён талхны зүп байна. Цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Хөшөөнгөр минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар хайр. Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо. Захирлаа. Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалта сойлд юм уу? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цуглжихаар харахад сайхан юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна. Энэ сарын зайрмаг.
шилдэг болоо. Чимээгүй. Та нар дараа сард энэ сарын заримг шалгаруулалт болохыг мэднэ үстэй. Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх үү? За, үзээний заримгаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлзгэнтэй заримаг байна. Нэзэдэ би бол амттайхан заримгэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлзгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулган сонсож дууслаа. За, дараагийнх нь хэн танилцуулах вэ? Агшаа би танилцуулъя. Шоколадтай заримга чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай заримг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай заримг л да. Игэлгүй дээ. Гинэд юу өнөр вэ? Хата заримг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармиг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармиг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байгаа юм? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар заримгны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ястаа салж чадахгүй байх шүү. Хата шоколад уучлаа. Тэхийн болж өөр шүү те. Гата шоколад өөртөө үнэхээр итгэлтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энторын заримг байна. Нялон биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай заримг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод заримг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээнч ястаа сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулах заримг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай заримг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай заримг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Заримгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулга нь дуусчихсан уу? Хурдан суудалтаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжижхав? Ирэх 7 хоногт энэ сарын заримг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бил хэтэрхий ингийн байна. Намайг яагаад ванильтай заримг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай заримг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай заримг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлгаад яах юм? Хинч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингэж гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь л юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энгэнэ. Яагаад бэ? Талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Яагаад бүлдүү жимсдүүд эмэхээр өвгрөөд байна? Бүлдүү талах болгох шаардлага байна. Би өөрийгөө сүйтэй заримг болох нь л гэж бодлоо. Тэр жаах вэ? Заримгны гэр айл. Ноён талгаа тэр тасган харагдаж байна. Тэр тасган л заримг амьдардаг бах. Төргөн очицсан. Тэгээ. Би яагаад заавал ванильтай заримг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч содон зөөлгүй заримг надаас ураалга. Миний хөө
зочин ирлээ. Үгүй хинтээ ч уулзахгүй. Заримг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзалгүй удажээ. Энэ сарын зармиг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзег байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванильтай заримыг бол бүх заримны суур тэрийг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Сүүр байлаа гэд яадгийн. Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванильтай заримыг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай заримыг болно. Гоё шоколад хийдэг болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлцэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй заримыг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад зүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмиг тавьж хөл хамгийн гоё заримыг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванильтай заримыг бол зургийн цагаан цаастай адилхан ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын заримг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо эхний оролцогчид дуудъя. Гүзээлцэгэнтэй заримг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзээлцэг нэ зүгээр үү? Харин тийм ээ, хиндүү шунаад байсан. Тэгээд бид нэгэн гэж мэдээд байсан юм аа. Чи зүгээр үү? Цөөхөн гүзээлцэг тавихгүй яасан? За, одоо дараагийн заримгаа танилцуулцгаая. Шоколадтай заримг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай заримг байна. Энэ ч одоо юу вэ? Нийтийн оршуулгын зарсан шүү дээ. Хөөшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За, дараагийн заримг гараад ирээрээ. Заримгийн ертөнцийн өсөж буй од. Гаатай заримг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асгавал Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаа онцгороод бахаар. Үнэхээр залхах юм аа. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын заримг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванильтай заримг. Өнөөдөр ч гэсэн бэлтээгүй маа та. Энэ үзгэн толгой юу? Энэ ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванильтай заримг байна. Үнэндээ би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн заримг. Үзэлцэг шиг эсэглэн шоколад шиг нэлуунч биш. Гаатай шоколад, ногоон цайтай заримг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванильтай заримг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаач их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванильтай заримгны энгийн байдал нь бол онцлогно. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптой заримг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзээлцгэнтэй заримг. Давслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл. Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ваниль юм чин боломжтой л доо. Би өөрийгөө ванильтай заримг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байна шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванильтай заримгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванильтай заримга чи үнэхээр том болжээ. За тэгэхээр одоо энэ сарын заримга танилцуулъя. Энэ сарын заримг бол ванильтай заримг байлаа.
Тэр жаалч овоо юм аа. Ноён талгаа зайрмаггүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Хүнд металл. Рок н ролл. Тийм ээ, хонгор минь. Одоо яах юм бэ? Дэлгэр шиг амттай шүү. Хичээл зүтгэл минь талаар өнгөрч өглөө. Хэдүүлээ жинхэнэ ажил олж хийе дээ. Юу гэж байгаа юм бэ? Одоо хамтлагаа тарааж болохгүй. Тийм л дээ. Гэхдээ Эд шүтэн ширчдээ гэж юу? Ингэж нэг олон танигддаг өдөр ирдэг байж. За, аавдаа хүрээ тэр. Тэд чадчихлаа. Гурвуулаа тэтэн шиг байсан ч болоос. Тэд чин загварлаг штэ. Загварлага. Ой, өршөөгөөрэй. Яаж туслах вэ? Гарын үсэг авах юм уу? Тийм үү? Юу, үсэг чинь хэн заасан? Халах ус чинь? Энийг хартаа. Өчигдөр харсан нөгөө залуус байна штий. Үнэхээр энд үсээ засуулсан юм шиг байна. Хідүүлээ ч гэсэн ийм болгодог гээд гоё л да. Яац та. Бөмбөрөө зөвшөөрч гинөө. За, рок хөгжмийн эрч хүчээр үсээ засуулцгаая. Сайн уу? Үсээ ингэж засуулмаар байна. Хүнд металл хөгжим гэж сонсч ирсэн үү? Жинхэнэ зэрлэг бидний гаргадаг хөгжим хаач? За боллоо. За бүгдээрээ наашаа ирээд суугаарай. Тийм ээ. Энэ хуудсан дээр шиг засуулах юм уу? Тийм ээ. Бид ялуунуудад хамгийн мундаг гэдгээ харуулмаар байна. Одооний энэ хүүхдүүдийг үү? Ийм үстэй байхад гурвуулаа бүх цаг үеийн хамгийн шилдэг рок хамтлаг байх болно. Яг зөв. Супер рок н ролл. Юу гэж рок гэж юу гэдгийг харуулдаг өндөө. За, засаад болчихлоо. Энэ чинь юу вэ? Үгүй. Юу болоод байна? Энэ чинь юу вэ? Бид яг л pop хамтлаг шиг харагдаж байна. Хаа чинь юу хийчих вэ? Энэ аль нь танд рок н ролл шиг харагдаад байна. Юу гэсүг вэ? Хэлснээр чинь зассан. Хөөе. Ингэж засуулъя гээгүй штэ. Хөөе, буцаад хуучин хэвэнд минь оруул. Хуучин хэвэнтэй? Хичнээн их зүтгэл гаргасны минь мэдэж байна уу? Орд сонол гэхэд дангаараа $100. $100? Үгүй. Танд нэгч цээ төгөхгүй. Алив явцгаая. Үгүй. Монго төлхөөс нааш явахгүй шүү. Юу? Ойлч үз. Бидийг мэдэхгүй л байна да. Найзуудаа уура мэдрүүлээд өгье. Рок н ролл! Та хоёр зүгээр үү?
Энэ муу талах. Одоохон хашираагаад өгье. Рокн рол. Хөлөө. Өөрсдийгөө хардаа. Янцтай. Рокн рол. Өх, ядстаа харагдаж байна шүү. Рок н роллын хүчийг би дотроосоо мэдэрч байна шүү. Ийм байхад гацаагүй олон шүтэн бичрэгчтэй болно. Тийм ээ. Миний тоо шинхэн урлагийн бүтээл. Миний өгсөн нэр бол ууртай ус. Ус тасал тэн шин арга. Ууртай ус. Өссөн зүйлийг чинь өгөхийн тулд эхлээд уур хилэнг чинь гаргах ёстой байсан юм. Таны төлөвлөгөө байсан юм уу? Анхнаасаа мэдж байсан байх нэ. Бидний хуучлаарай. Таныг алдаа гаргачихлаа л гэж бодсон. Биднээс мөнгө салах гэсэн хөгшин шарсан талах гэж бодлоо. Гэтэл ажиллаа хийж байсан байна шүү. Тийм ээ. Одоо мөнгө төлөөрэй. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Та хоёрт хэд вэ? $100 хүрэхгүй юм шиг байна да. $50 дутчих шиг боллоо. Татвараа нэмээгүй байгаа. Адагтаа ноёдоо алгаа ташаарай. Манай шин дүү ноён талах үсчний газар. 아무도 날 찾지 않지. 그래 너만이 날 보고 있지. 이제부터라도 뭔가 달라지겠어. 이제 다시 태어나는 거야. 와우 중요한 건 내 생각과 내 마음. 날 지켜보라고. Сүүгийн ухаарал. Энийг хараач. Нэрэл цэвэрхэн харагдаж байна шүү. Баярлалаа иргмээ. Яагаад өдөр болчихдог байна? Өдрийн цайнаас хоцрох нэ. Амлж байна. Удахгүй ирнэ. За. Борцгийн сүм. Тань найзаа. Хоцорсон дуучлаарай. Найзаа, баг миний хугацаа дуусчихлаа. Бидний хэмжээг багасгаснаас хойш чи дандаа хоцордог болжээ. Ястай. За одоо яриад байгаарай. Та нар юу хийцгэж байна да? Би Do's for Donuts ажиллаж байгаа. Одоо бүр хийм хийж байгаа. Өө гоё юм аа. Чамаар хийм хийл гэж байгаа юм уу? Би жимс шиг сайн хийж байгаа. Салон дээлжээр ажиллаж байгаа. Би ногоотой сүүн кремээр засалт хийх дуртай. Байхах юмгүй шүү дээ. Сүүн кремээр сургуульд байхын л чиний тусгай чадвар байсан юм. Тийм шүү тийм. За намайг халуун какаоны үсчнээс олж болно. Ахлах стилист болох гэж байгаа. Чамаг хамгийн мундаг гэж мэдээд байсан юм аа. Хөө гайхалтай юм аа. Сүртэй юм биш ээ. Энхэд сүү чи ойрд юу хийж байна? Тийм ээ, ажил олсон уу? Тийм ээ, би ч гэсэн үсчинд ажиллаж байгаа. Тоглоогүй үстэй. Юугаар мэргэсэн? Хийм үү? Крем үү? Цэвэрлэгээ. Яг таарсан ажил байна. Профессор дандаа чамайг шал угаасан дээр гэж хэлдэг байсан да. Одоо болтол засалт хийж сураагүй бол өөр ажил хийсэн дээр байхад. Тийм шүү. Өөр ажил хайх цаг нь болсон байхаа. Өөр ажиллаа. Чамаас асууя. Дарга чинь үс засалтын чадвараа сайжруул гэж урам өгч байсан уу? Хурдууга. Салхи шиг үр. Цаг үрээд байна штэ. Надад байсан чинь үгүй юм байна. Мэдээч юу дээ. Чамааг үсчин болгох гэж аваагүй. Цэвэрлэгээ хийх гэж л авсан. Нүдэ нээгээд яг миний хэлснээр хий. Ноён талхаа би буцаад ирлээ. Харж байна. Гэрхмээ юм асууж болох уу? Дарга чинь тэгж байгаа дараа гэж хэлвэл чи өнгөрөө гэсэн үг. Ноён талхаа би хизээ ус татдаг болох юм бэ? Тэгж угаа дараа болохгүй юу? Шоколад
Цаатлаас уу яг ингэж хэлсэн шүү дээ. Бас уурлах юм бол чамайг тушаал дэвшүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Энэ талхаа та насан туршид минь цэвэрлэгээ хийх гэж байгаа мó? Тийм үү? Толгой өвдөж байна. Зүгээр зогсоод байдгүй шалууга. Үнэн байна. Би хизээж үсчин болохгүй мэн. Та бүрээд нүгөө хийлээ. Ноён талхаа анханасаа намайг үсчин болгоё гэж бодоогүй юм байна. Өөр юм хийх цаг болсон юм шиг байна өө. Юу? Үсчиг хизээ ирэхээ мэдэхгүй байх гэсэн юм уу? Тийм ээ. Зэрлэг хандган анд явсан хэлж мэдэхгүй гинэ. Гэхдээ үйлчлүүлэгчид үсээ засуулах гэд хүлээж байгаа. Яах вэ? Уршигээрээ би чамайг талах үсчний газарт харсан бэлөө. За? Талах үсчний газар чинь манай хотод хамгийн алдартай биз дээ. Би цонхоор ажиллаж байгааг нь харсан. Сайн уу? Сайн уу? Бид хоёр нийгмийн төвийн сайн дурын ажилчин л та. Бид хөгзөрч мууцсан өрөвдөлтөй талхнуудыг харж ханддаг. Тэд үсээ засуулах гэж бүтэн сар хүлээж байгаа юм. Гэтэл үс чинь хоцорч ирэх юм шиг байна. Чи тэдний үсийг гой засаад өгч болох болов уу? Би зүгээр л туслах штэ. Үс чинь ажилтг юм чи чадна гэдэгт чи итгэж байна. Бидэнд туслана гэж хэлэл дээ. Харда зүвэ. Энд юу хийж байгаа юм бэ? Эд намайг үс засахад туслаач гинэ. Энэ ээдсэн шүүснээс үс засаад өгч байгаа юм уу? Би чамд ямар сүгэр засуулах гээд байгаа юм бэ? За тэгвэл та нар бүгдээрээ тусалчихвал та. Жинхэнэ үс засалт ямар байдгийг харуулъя. За хүрээтэрлээ. Тавтаа морил энд хөгцөрсөн алхнууд цагийг өнгөрөөдгий. Ийм гэж бодоогүй штэ. Наад үгүй дахиад хэлдэ. Эднэр төрөл бид хөгцөх үү? Та нар их гайхах шиг боллоо. Санаа зовлтгүй дээ би баттай хэлээ. Энэ гим хоргүй хөгцнүүд халдваргүй. Зүгээр нөгөө гаднах төрхнөөс нь болоод хинч үсийн засахгүй байгаа юм. Тийм гэж хэлээчтэй хизээч мартагдахааргүй үс засалтыг хийгээд өг. Би сорилтод үргэлж байлаа. Гэхдээ энийг хийж чадахгүй хизээч харж чадахгүй юм байна. Юу? Гэхдээ чи юу ч хийсэнгүй штэ. Тийм л үз. Би чаднаа. Миний сүүгрэмийн санаатаа гарамга чадварыг харагдсан. Хөгцнөөс болоод буурцгдээ давхарх нь тэгшгэн биш болчихсон байна. Надад сонголт үлдээсэнгүй дээ. Бахархалаа хойш тавиад өнөөдрийг аврая та. Шоколадны цаг боллоо. Энд чинь юу вэ? Хайчиг минь аваад байна штий. Миний чадвар тэнцэхгүй ажил байна. Сүү, одоо чи л үзээд алдах үлдлээ дээ. Би юу? Сүүгээр засуулах Тийм хэрэггүй. ээ, сургуулийнхаа хамгийн муу нь байсан. Би сургуульд байсан шиг чадахгүй бол яана. Бүр хөгцрүүлээд муудгаад хайж байгаа үү дээ. Хийж үзээгүй байж буугаад өгчихвөл яах байсныг хизээч мэдэж чадахгүй. Тавлингаа өөрөө бүтээ. Чи сүү юу хулгана уу? Сүү. Хөгцөнд харилцах арга болъё. Энэ хөгцийг юунд нь сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр чимхүүрээр аваад хайчих. Тийм ээ. Ноён талхны зааж өгсөн аргыг хэвлэлнэ. Хөөе, чамд чимхүр байхгүй үү? Чимхүр? Яах гэж байгаа юм бол? Бас л цэвэрлэгээ хийж байна гэж бодоод байна. Энэ байна. Та сая харсан уу? Хөгцнүүдийг авчлаа. Анхлан суралцагчин Аз. Шалуугаах урлаг. Шалыг сайн угаахын тулд бургшаа хоошо чанга дарж угаа. Хөлийг гял цал болох. Хөлийг тойрог хэлбээр арчвал судал чадахгүй хялтг нам. Багста маш мэдрэмжтэй. Англи. Номыг үргэлж цэгцтэй байлгах. Гайхалтай юм аа. Амьдралдаа ийм дог юм харж байсан. Чи мундаг юм аа. Үнэхээр өөртөө эргэлзэж байсан гэж юу? Миний үсийг засаад өг. Ихэгч бас. Бүгдээрээ ээлжиг хүлээж байгаарай. Юунд нь сүрчгдэг байна. Чимхүүр хэрэглээл үз. Тийм ээ. Яг зөв. Зүгээр нэг туслах штэ. Тийм ээ. Үнэн л дээ. Гэхдээ бид ч гэсэн туслах үстэй. Чиний зөв. Сүү. Ятаач байгаа үстэй. Жаахан амрахгүй мó.
Санаа зовлтгүй. Би үргэлжлүүл чаднаа. Сайн байцгаана уу? Хоцорсон дуучлаарай. Эрхмээ та хүрээд ирчи. Тийм ээ. Чи миний оронд үсцаасаа юу? Яасан ажилсаг залуу вэ? Хоёрын багш үсттэй. Тийм ээ. Чи талхны шинэ шав байх нь. Багшийнхаа бахархлыг төрүүлээ. Одоо унтаж ямар та миний шав оронд чинь заасан. Ямар онгороо юм бэ? Хойсоо, миний шилдэг шавтай танилцаарай. Амтд гуатай талх. Үсчний шавнар. Ноён талхны үсчний газар тавтаа морил. Шоко, алив эхэлцгээе. За. Энэ сүү хаажчихва. Ягаад ингэж удаад байна? Ноён талхаа. Сүү, ягаад хоцорсноо тайлбарлаарай та. Гэхдээ эрхмээ хинтэй хамт ирснийг хардаа. Талха уулзалгүй их удчээ. Багш, ямар сайхан гинтийн хэрэг вэ? Талхны мухлаг хотод ганц нэг амжуулах ажиллагаараа. Бид хоёр молди брэд бүрэг тараад би дагуулад ирсэн. Энд бүх юм чин том байгаа болол та. Мэдээж шүү дээ. Би чинь хэний шав билээ? Энэ чинь хэм билээ? Шинэ шаваа танилцуулахыг зөвшөөрнө. Энэ бол амтд гуатай талх. Сайн байна уу? Таны шинэ шав гинэ. Чамд үсчингээ өвлүүлж үлдээсний дараа би хэсэг амрыг гэж шийдсэн юм. Дахиад би ч асгүй. Намайг засаж дуусаагүй байна. Түүхий авьяасын тоолгүй өнгөрч чадаагүй юм. Тэгээд сургаж явахаар шийдсэн. Хөөх, ямар сайхан түүх вэ? Чадвар чинь намайг үнэхээр гайхшруулсан шүү. Сайн уу? Намайг сүү гэдэг. Хоёулаа найзууд болъё. Ямар хүйтэн сэтгэлтэй юм бэ? Одоо нэг хөвгтүүд юм болсон шүү дээ. Замт яваад жаахан өлсөг шиг боллоо. Өлсөг яах вэ? Санаа зовлтгүй багш. Хааны найр шиг хоолон бэлдээдгий. Би мах шаарыг. Харин би уух юм бэлдээ. Чамайг бас үсчний газар чинь амжилттай яваг харах ямар сайхан юм бэ? Таны сургасны аж шүү дээ. Нэрэн бусдыг чинь хараад их сэтгэл хөдлөсөн. Супер хөгсдүүдийг супер модель болгож хувирсан шүү. Үхэн сүү юу? Орхон минь гэж. Би энэ сүүтэй талхыг сурах гэж их хичээсэн. Тэгвэл амтд гуа сүү хоёрыг үс засалтын тулаанд өрсөлдүүлэх үү? Амтд гуа шилдэг үсчин болохын тулд хот дамжин аялсан. Энэ тулаан хэн хэнд нь хичээл болох байх. Гэхдээ бэлдэх хугацаа байхгүй. Тулаа эдэргээ. Тэгэд амтд гуагаас сурах юм өчнөө байгаа. Сүү. За тэгвэл маргааш хоосон машины зогсоод уулзцгаая. Тэгвэл маргааш уулзцгаая. Ариг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш уулзъя. Ноён талхаа та зүгээр үү? Нэрэ амтд гуатай талх мундаг байгаа биз? Би ус тацхыг харсан. Жинхэнэ суутан. За, тулаана эхлүүлэх үү те? Тийм ээ. Би бэлэн байгаа. Тийм ээ. Нэгдүгээр үед наргил модны самрыг хэрчнэ. Наргил модны самраа? Жинхэнэ үсчин хоёр гараараа хатуу чулуугч амьд урлаг болгодог байх ёстой. Наргил модны самрыг төрүүлж урлаг болгож чадсан нь энэ үеийн ялагч болно. Бэлнэ үү? Анхаар. Эхлэе. Энэ хатуу хальсыг яаж зүсэх болж байна? Хачны оронд энэ хэрэглэнэ. Тийм ээ, эхэлцгээе. Наргил модны самрыг хачаар хайчилдаг хэн байдаг вэ? Ядаж би талгаагаа ажиллуулах юм да? Хэдхэн минутын дотор наргил модны самрыг өрөмдөөд сэлбэр хийж гэлээ. Маш сайн байна. Нэр төрөө хэрэг ярихмэ. Савуулаг минь гэж. Эмэс үү? Наргил модны самрыг хаачаар сэлж байдаг. Чамд юу н чадах юм байна уу? Ялагчаар мэдээж амтд гуатай талх тодорлоо. Сүүхүү минь. Яагаад хаачаар сэлсэн юм бэ? Мэдээж өрмөр сийлсэн бол амар байсан л та.
Гэхдээ наргил модны самрыг үйлчлүүлэгчийн толгой гэж бодохоор өрмөр сэлж зүрхлээгүй маа. Оо, тийм учиртай байж. За, шалтгаан тооцож болно. 2 дугаар үе. Шоколадтай сиропны ан. Хамгийн дөрөнд шинэхэн өлөн шоколадны сироп авчирсан оролцогч ялагч болно. Юу? Би энэ хавийг сайн мэдэхгүй. Хаанаас хайж эхэлгэж сайн мэдэхгүй шүү дээ. Би нэг газар мэднэ. Хоёул хамт явцгаая. Энэ талхны Монголог хотын хамгийн гоё шоколадны сироптай газар. Өдрөө минь дэрхмээ. Сайн уу сүү. Дэрхмээ. Дөнгөж гарсан хав халуунаараа байгаа шоколадны сироп авч болох уу? Оо, тохиромжгүй үед ирлээ те. Одоо сайны цаг болохоор бүгд түр амарчихсан байгаа. Жаахан хүлээж байгаарай. Би удахгүй. За, сайхан хооллоорой. Эдний шоколадтай сироп 100%. Амдад гойд талхаа юу гэж байна? Цаг алдаж болохгүй. Хүлээж ороод авчихна. За, авна. Би чадна. Сүү? Чи намайг аврах гэж байгаад унчихсан уу? Намайг үнэхээр уучлаарай. Сүү? Би зүгээрээ би сүүний хайцаг болохоор хөвж чадна. Чи явж бай. Араас чинь гүйцээд очие. Би чадчих шиг боллоо. Хамтд гойд талхаа чи намайг хүлээсэн гэж үү дээ. Хүлээвэл намайг хинч булгайцаж төрүүлсэн гэхгүй. Чи дог царайлж л бай. Гэхдээ би сайхан сэтгэлтэй чинь мэдэж байна. Юу? Хөөе, чи нана ганцаараа бовтонч л бай. Би явлаа. Хүлээж бай. Хөөе, ноён талхаа бид буцаад ирлээ. Нэгэн зэрэг үү? Ямар их уддаг юм бэ? Инээдтэй юм болоод би болох болохоор сироптод орохроо унчихсан. Би яагаад гайхгүй байна? Тийм бол энэ үеийг тэнцсэн тооцъё. Тэнцсэн? Тэгвэл би хожсон гэсэн үг үү? Үгүй ээ. Сүүлийн үеэс хэн ялагч болох нь шийдэгдэнэ. Жинхэнэ ялалт 100 давхар жимсэн цамхаг. 100 давхар жимсэн цамхаг. Боломжгүй штэ. 100 давхар цамхгийг төрүүлж хийсэн тэмцээний ялагч болно. Сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Тийм өндөр цамхаг барихын тулд суурийн том жимснүүдээр хийх хэрэгтэй. Таруулснуудаа эхлээд та хэдтэй үзэхэндэ? Дээр нь гоо тавиад дараа нь хам барахцаа. Амтд гоотой талах бүрх гайхалтай тактик хэрэгжилж байна. Тийм байна. Би энийг аваад харих юм шиг байна. Бараг бодлоо. Юугаа бодож байдаг байна? Бүтэлгүй амтэн ямар ч тактик байхгүй. Нуур цундаас явах үед. Даалгавраа биелүүлж эхлэе. Ийм хурдан барьчихлаа гэж юу? Гайхалтай. Ажлаа сайн гүйцэтгэлээ. Сүү, муугаад ирээ. Тэмцээн дууссан. Ийм хурдан мó? Сүүгийн цамхгийг харцгаая тэхүү. Би юу хараад байна? Давхураалга, хэлбэр дүрс алга. Чи ер нь төлөвлөсөн юм уу? Ингээд ялагчийг зарлж байна. Ялагч амтд гоотой талах. Тэн нэг амтэн нэг ч үед ялж чадсангүй. Ормыг чинь угуулсан дуучлаараа ирхмээ. Маргааш бүр ихнээс нь эхлэн шүү. Мэдлээ. Чадлаараа хичээнэ ирхмээ. Талха үсчний газараа цаашдаж сайн авч яваарай. Тэгнэ ирхмээ. Сайн амтд гоотой талхаа ясанд баяр хүргэе. Чи үн цэнтэй өрсөлдөгч байсан? Эргчл би сайн хичээж байгаад чамдаа дахиад өрсөлдөнө. Хоёулаа тохирох уу? Сайхан тохиролцоо байна. За одоо явъя та. Үгүй бол галт тэрэгнээсээ хоцорхно. Сайн яваарай хоёроо. Баяртай амтд гоотой талхаа. Тэгэхээр сүүтээ өрсөлдөж үзсэн юм чинь ур чадвар нь ямар санагдав? Эхлээд балих чадваргүй сүний хайрцаг гэж бодсон. Гэхдээ шудраг сайхан сэтгэлтэйг нь ухаарсан.
Гэхдээ л жинхэнэ ус чинь болж чадах болоо да. Тийм гэж юу? Чамаас ялгаатай нь сүү эхний үедэр өрөм хэрэглээгүй. Наргил бодны самрыг үйлчлүүлэгч нь толгой гэж бодсон болохоор оронд нь хайж хэрэглэсэн. Гэхдээ тэр чинь Хоёрдугаар үед чи мэдэж байгаа да. Сүү өрсөлдөгчдөө тусалсан. та яаж мэдэж байгаа? Тийм биш бол чи хамт ирнэ гэж байхгүй шүү дээ. Сүүлчийн үед сүү чам шиг аргаар хурдан барьж чадах нь байсан. Гэхдээ утга учиртай загвар гаргахын тулд цаг алдсан юм шүү дээ. Тэр харта. Тэр хүүхэд 100 давхар хөшөө барьсан юм. Тэмцээний үр дүн чухал биш шүү дээ. Ялсан ч бай, үгүй ч бай, дараа нь ямар байх нь чухал байдаг юм. Чи энэ тэмцээнд чулуугаар ялсан. Гэхдээ дараа хэн ялах нь надад сонирм байна. Ашгүй нэгэн барай дуусчлаа. Харъя да. Та намайг хүлээгээд л байсан юм уу? Хамгийн мундаг шүү. Чамайг хүлээгээгүй. Зүгээр зүүр эмгэлж хэлж. Ноён талгаа хүлээж байгаарэ. Би аачлаа. Цагдаа Брезил. Сайн үсүү? Өнөөдөр юу олсон бэ? Би явган хүний замаас задгаа мөнгө олсон. Тавхан цент. Ингээд л болоо юу? Инээдтэй юм аа. Чи зөндөө олон алга болгосон зоосыг буцааж өглөө. Жинхэнэ баатар юм аа. Үгүй дээ. Ингээд нэрээ чи хэм бэ? Хоёулаа танилцах байхаа. Мэдлээрээ. Энэ бол цагдаа Прецел. Манай чинээр орсон юм. Сайн уу иргэн? Би цагдаа Брецел байна. Танилцахад их таатай байна. Хөөх, шин цагдаа юм байна штэ. Яагаад манай цагдаагийн хүчинд орё гэж шийдсэн юм бэ? Би тархины мөглөг хотод их тайван шудраг ёсыг тогтоож бүх хорон санаатнуудыг барьж хорно. Хөөх, яста янзтай. Нөгөө дээрэмчдэг бас л барьж чадаагүй болол та. Их муухай аштай байна. Энэ өмхий бясалгыг дээ. Ахад банк дээрэмхээс өмнө барих хэрэгтэй байна. Мөрдөгчдөө өнөөдөр хичээж ажилласанд их баярлалаа. Чи хэм? Би шинээр орсон. Намайг цагдаа Брецел гэдэг. Та хоёр шиг мундаг мөрдөгч болоод муу хүмүүсийг барих нь үргэлж миний мөрөөдөл байсан. Йоо, муу хүмүүсийг барихаа. Наад том нүхээрээ муу хүмүүсийг барих гэж байгаа мó. Хэрэгтнүүдийг барих амархан гэж санаа юу? Хүрэж чадахгүй шүү. Наад нүхээ басах чад буцаад ирээрээ. Чи зүгээр үү найзаа? Хоёроор яадгийн хизээч бууж өгөлгүй сайн хичээвэл чи агуу мөрдөгч болно. Санаа зовлтгүй намайг юу ч мөрөөдлөөс минь салгаж чадахгүй. Буцаадэр. Болгоомжтой байгаа чи би энэгээр явж байна штэ. Чи яаж мөрдөгч болно? Дараагийн машин руу явнаа. Хөөе чи. Миний машиныг яах нь? Танд торгуулийн хуудас өгөх гэж байна хадагта. Юу? Намайг танихгүй байна уу? Манай нөхөр цагдаагийн дарга юм шүү. Юу ч мэдэхгүй байж. Чамайг нөхөртөө хэлнэ дээ. Надад чадах юм гэж байхгүй юм дөө. Яаж агуу мөрдөгч болох вэ? Төрөөж давсаргаа. Наад бөмбөгөө шийдчих. Банд юу гэнэ? Дараа нь үнэт хэдлийн дэлгүүрээр орё. Автобуслаг байна. Цагдаа байна. Хөөе, бүхэд Брецел байна. Би автобуслыг харлаа. Юу? Хааж гэж байна. Бөмбөг буцааж өг. Захираг руу шидэж байхад Замаас хол хамгийн хорон санаатай дайснууд явж байна. Бөмбөг буцааж өг. мэдгүй чи. Бөмбөг өгөл дөө. Хэрэгтнүүдийг зугтаалгачихсан юм уу? Би толгойд бөмбөг ороод гацчихсан юм аа. Шалтар доожж байна уу?
Чамаг энэ мөрдлөгөөс харслаа. Юу? Чамд хийж чаддаг юм байна уу? Прецел. Сайн ажиллаа тавиргэн толгойтоо. Хэрэгтэн биш сагсны бөмбөг барьсан байх шүү. Би нэг ана. Ой, миний ээлж. Хоёр нөхрөө хоёулын руу наруулвал 10 оноо шүү. Тэр чинь их хэцүү шүү дээ. Цагта прецел уу штэ. Энд юу хийж байгаа? Сүү юу? Яста гоё яа. Хөө прецел яасан бэ? Прецел. Ой, хамаагүй ойлоо дахин. Бас цагдаа юм байна шүү дээ. Тийм юм болсон байх нэ. Тийм ээ. Яаж залруулах вэ? Би мэдчихлээ. Эргэлзэх хэрэггүй. Яах ёстойг ноён талах сайн мэдэн шүү. Ноён талах уу? Нүх чинь асуудал болоод байна гэж юу? Ажил тарсны дараа ирсэн дуучлаарай. Зүгээр дээ. Дандаа ингэдэг юм. Ирхмэ, та миний нүхийг бөглөж чадах уу? Ноён талхаа та хийж чадах уу? Мэдээж болно. Гэхдээ үнэхээр нүх чинь асуудал гэж үү дээ. Ресэлний түүхийг сөхвөл угаасаа нүхтэй байдаг юм. Ноён талхаа танаас гойж байна. Миний нүхийг бөглөөд өгөөч дээ. Энэ нүх мөрдлөгөд саад болж болохгүй. Чи хүсч байвал тэгье дээ. За, эхэлцгээе дээ. Прецел хайж гэж байгаа юм бэ? Нүхээ яах болж байна? Битгий хөдөл. Хоёрыг барина. Яршигтай цагдаа нар. Энэгээр загсаагаад өгнө. Энэ чихртэй бүг мөнгөөр авсан болж шүү. Шоколадтай үрэл цагдаа нарыг ойрч болохгүй те. Дэдэн юугаа шоколадтай үрэлний буунаас олж би ойртож чадахгүй байна. Сумнаас нь болтож чаддаг ч болоосоо. Надад давтуучгаа. Ой, Шинкава, бит яа. Ирэмжид буутай. Хайрын амиа битгий гарцуу. Би чадна. Юу болоод байна? Өгтөрч гисэн байх та. Шоколадтай прецел болгоод өгье л дөө. Болгоомжтой. Гэгэн хартаг ингэж. Бүх сумнаас ботож чагаа. Энэ шоколадтай бүх хэрэг алгаа. Цогтой. Хөдөлж чадахгүй нэ. Энэ чи ямар хачиг гав бэ? Мултарч чаддаггүй. Намайг тань. И боцаа шорнож болохгүй. Би чинь тансаг хоо. Машин дор. Ай, үс муухай болгов. Ой, Шинкава. Мундаг байла. Баярлалаа мөрдөгчөө. Ой, прецел. Чи сая супер баатар шиг байлаа шүү. Мундаг банжаала. Зүртэй юм биш ээ. Би зүгээр л ажиллаа хийж байсан. Сүртэй биш гэж болохгүй. Чи сургууль талс болтож тагтаа автобусыг барьж шударга ясны өмнө авчирлаа штэ. Хэтрүүлгээ болоо. За тэгвэл одоо наад нүхийг чинь бөглөх үү дээ. Үгүй. Яагаад? Би бол прецел нүхээрээ бахархаж байна. Энэ нүхээ ашиглаж надад заяасан энэ бэлгэрээ гэмт хэрэгтнүүдийг баривчлах болно. Тийм ээ. Өөртөө үнэнч байхаас өөр чухал юм гэж юу байх вэ? Чи өстө зөв сонголт хийсэн байх шүү. Ээж та хэдий хийсэн бэ? Харин л те 200 ширхэг орчим. Юу? Ямар удаа хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хууртай юм а. 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волта болчихлоо. Хөгшөө. Мундаг юм а. Өнөөдөр арай хол идэж чадна вэ штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава, би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана?
Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь нойрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газар таачаалд орчихлоо. Хөө минь чи мондөг байна шүү. Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадгийн бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгч дэрэн штэ. Түрглээ. Мэдлээ. Арчаагүй хогийг гэдэг. Үсээ янзлуулах гэж ярьсан уу? Үгүй, сурталгаа тараах цагийн ажилтан авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад түр хүлээгээрээ. Сурталчилгааны гуц хаан байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай. Ноён талхаа зүгээр үү? Юу болов? Энэ шалаа цэвэрлсэн юм уу, гүм үү? Хаа сайгүй заваарчсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурталчилгааны хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Би юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө итгэж чадахгүй нэ. Салгалсан муухаг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна. Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад дулаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэрэгэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал хэнэн ажил тийм бүү мэд. Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх, ойрд ховордсон залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваарай ирхмээ. Энд ч одоо юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлтчихсэн юм бэ? Үгүй, би захиалаагүй шүү дээ, үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм бэ? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй, хэн тооцоо хийх үү? Ёо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг таньтай танилцуулах уу? Оо, болж байна. Нью-Йорк Бейкери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг нь явуулчихсан болохоор захирлан зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу ирхмээ? Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхимийг төгсөгч Джессика Жигэнсэн Боб байна. Оо, Жигэнсэн Бовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу? Ноён талхаа игчин ажилд санаа зовх хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тархаар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирээ. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талхаа явчихлаа. Жаахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ ээжээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалгал болно. Үе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй нэ. Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцсан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтгоо байх та. Үнрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхын өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэнг мэдх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар хацтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ.
Үгүй нөгөө. Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцай. Үгүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингэж байлгаад байвал нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчд ирэх болчлаа. Нөгөө. Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовлтгүй. Дагаад яв. Ноён талхны үсчний газар ирээрээ. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шок. Сүү. Шок. Энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдэд баахан хачи юмнууд ирчихсэн байна лээ. Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй, би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тийм би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн юм бол доо? Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр арай тэр жигэнсэн боо. Хаашаа хүлэхгүй эндээ байж бай. Чи энд үлдэж байж л ажил амархан бүхэн. Хүүе, зайцхан байна шүү дээ. Тэр зайцхныг яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй молгоо туслах ажилтан саксо тооцооны ажил бүгдийг явуулчихсан болохоор чи байхгүй очихвол тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулхуу гэж хэлж чадаж байна? Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очно. Тэр үсчний газар одоо чинсэн бовны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жигэнсэн бовнууд бүгд нэг гэр бүл байна. Өнөөдөр ч гэсэн манай үсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн бололтой. Ноён талхаа үс засаад ядарч байна уу? Ноён талхаа та их ядарсан шүү. Ядрах юу байх вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Хаачаа надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би надад таны хооронд ажиллах үсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава. Ороод ирээрээ. Энэ нөгөө алдартай талхны үсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын үсчин нь байна. Ноён талхны үсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. Жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хоо. Эдгээр яагаад энд байгаа вүлээ? Харин тийм. Сүү, шоко. Бүгд энэ байна. Эднэрийг дээ. Хэн дуртай нүсчин болдог гэж бодоо юу? Ноён талхаа та зүгээр үү ирэх юм ээ? Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа тэрс. Хурдан сууцгаа. Сүү, шоко. Та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд амттай юм аваад өгвөө. Надад ногоодоо жигэнсэн бов. Надад пиццатай жигэнсэн бов. Жигэнсэн бов болохгүй.